Монголд жил бүр олон хүн сургаггүй алга болдог. Зарим нь олддог, зарим нь хизээч олддоггүй. Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэрийн энерги нэртэй бясалгалын төвд бясалгал хийж байсан 27 настай эмэгтэй ор сургаггүй алга болсон байдаг. Тодруулбал Иргэн О алга болсон тухай дуудлага 2020 оны 7 дугаар сарын 31-ний 22 цаг 35 минутанд онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу ерөн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Иргэн Он цагаан хоолтон бясалгагч багш мэргэжилтэй нэгэн байсан. Тэрээр 2018-аас 2019 оны хичээлийн жилд Монголын үндэсний их сургуулийн хууль зүйн удирдлагын сургуульд Японы хэлний багшаар ажиллаж байсан байна. Тус сургуулийн менежер түүний талаар ярихдаа манай багш Он маш хичээнгүй зарчимч сайн багш байсан. Хичээлээ ойлгомжтой, маш сайн заадаг гэж оюутнууд дандаа магтдаг. Би нэг семестрт хамт ажиллаж байсан. Нийтэж зохион байгуулах чадвар сайтай, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан. Япон явхаар болоод ажилласаа гарсан, дараа нь эргэж ирсэн ч оронтоо дүүрсэн байсан хэмээн дурджээ. Тэрэлжид байрлах Тэнгэрийн энерги гэх газар нь яг ямар газар вэ гэсэн асуулт олон нийтийн дунд гарч байв. Тус газрыг хариуцаж сахиж байсан гэх Солонгот нэртэй хүнээс сэтгүүлч тодруулга авсан байдаг. Эхэндээ хүмүүс энэ газрыг янз бүрээр ойлгож байсан. Зарим нь шашны гаж урсгал уу эсвэл хаалттай бүлэг үү гэх мэтээр ярьж байжээ. Үүний талаар Солонгот тайлбарлахдаа манайх яг бясалгалын төв гэхээс илүү цагаан хоолтнуудын веган дэлхий хоршоо. Бид цагаан хоол иддэг учраас бясалгал хийдэг. Гаж урсгал шашны байгууллага биш. Замаар явж буй хүмүүст хоолоо амтлуулж сурталчилдаг гэжээ. Тэрээр мөн сургаггүй алга болсон Ог 2005 оноос хойш таньдаг байсан бөгөөд хүний хувьд маш оюунлаг, даруухан үргэлж инээж явдаг, буруу шийдвэр гаргах хүн биш хэмээн тодорхойлсон байна. Алга болсон бүсгүй болох Он 7 сарын 29-ний өдөр 4 хүний хамт тус бясалгалын газарт очсон. 2 нь засварын ажил хийдэг залуус, харин 2 нь хамт бясалгал хийдэг эмэгтэйчүүд байжээ. Засварын ажил хийдэг 2 залуу болон Отой хамт ирсэн 2 эмэгтэй. Оройн нь засварын залуустай хамт хот руу буцсан. Харин О бүсгүй нь Солонготой хамт үлдэж 2 өдөр бясалгал хийсэн байна. Солонгот тухайн үед цаг агаар муудах гэж байна. Гэртээ харьсан дээр гэж зүүлсэн ч Он бүтэн сайн хүртэл бясалгал хийн гэжээ. Гэвч оройн нь О хот руу явхаар боллоо. Энэ дагаа хүмүүсийн машинд суугаад явъя гэж Солонгот хэлсэн байдаг. Гэвч одоо тухайн машинд Он багтаагүй учраас буцаад гэрт ороод ирсэн байна. Ингээд Солонгогийн хажууд ээж рүүгээ залгаад ирж яваач гэж хэлсэн ч удалгүй бодлоо өөрчилж бясалгал хийхээр боллоо. Та ирээд хэрэггүй хэмээн хэлжээ. Гэвч түүний ээж нь налайхад айл хэд ирчихсэн байна. Жи нана байж бай гэж хэлсэн. Удалгүй гадаа хүмүүсийн дуу сонсогдож О ээж ирсэн бололтой гэд гарсан ч буцаад эргээд ороод ирсэн. Ирсэн хүмүүс нь түүний ээж нь биш, харин тэнд бясалгал хийхээр хэсэг бүлэг хүмүүс ирсэн байжээ. Ингээд тухайн хүмүүс гэрт орж ирээд Солонготой юм яриад бүүнөрөө тойроод суусгаач байсан. Энэ үед нь О бүсгүй одоо ирсэн байх гэж хэлээд гэрээс гараад явсан. Ингээд түүнийг энэ цаг мөчөөс хойш хинч хараагүй. Харин түүнийг гарснаас 10-20 минутын дараа ээж ах хоёр нь ирж асуусан. Ингээд тэнд исэн хүмүүс гайхаад шүнжэнгөө үүр цайтал түүнийг хайсан ч олоогүй. Бүсгүйг хайгаад олж чадаагүй учраас цагдаагийн газарт хандсан. Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид алга болсон эмэгтэйг мориор, явганаар, машинаар, голоор гэд байж болох бүхий л газраар хайсан боловч харамсалтай нь олж чадаагүй юм. Ингээд цаг хугацаа өнгөрөөд жил гарны хугацаа болсон. Харин 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд нүхэн жорлонд хүний цогцос байна гэх дуудлага цагдаад ирсэн. Албан хаагчид очиж 4 метрийн орчим гүнтэй жорлонг нураан цогцыг гаргаж авсан. Хэргийн газраас хувцас, гутал, эд мөрийн баримтуудыг хураан авсан байна. Зарим хэвлэлд айлд байсан жорлонгоос цогцос олцсон гэж гарсан ч үнэн хэрэгтэй. Уг цогц нь тухайн бясалгалын төвийн жорлонгоос олдсон байжээ. Эцсийн шинжилгээгээр уг цогц нь алга болсон Ог их болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл бясалгалын төвөөс алга болсон бүсгүй ой модноос биш, уснаас биш, харин тэрхүү төвийн нүхэн жорлонгоос жил гаруйн дараа олсон гэсэн үг юм. Энэ хэрэг осол байсан уу? Эсвэл гадны нөлөө байсан уу? Эдгээр асуултын хариу өнөөдрийг хүртэл бүрэн тодорхой болоогүй хэвээр байна.
Нэг талаасаа хэрэг хаагдсан мэт боловч нөгөө талаасаа олон эргэлзээ асуултыг үлдээсэн юм. Олон хүн хайсаа атлаа хамгийн ихэнд шалгах ёстой газар болох тухайн газрын жорлонг яагаад анзаараагүй вэ гэдэг асуулт ч мөн үлдэж байна. Харин одоо дараагийн хэрэг болох гэрээсээ нэг жаваад ирэй гэж гараад ор сурггүй алга болсон бүсгүйн цогцыг жалганаас олсон хэрэг юм. Та бүхэн санаж байгаа бол 2020 оны 1-р сарын 20-ны өдөр 30 орчим настай энэ хэмээх бүсгүй сонгон хайрхан дүүргийн баян хошууны хөдөлтөх гэрээсээ гараад сурггүй алга болсон билээ. Тэрээр тухайн өдрийн 12 цагийн үед дэлгүүр орчоод ирэй гэж настай аав ээжтэй хэлээд гарсан байна. Гэвч охин нь гэртээ ирээгүй, холбоо барихгүй утсан тул санаа зовсон эцэг их нь ойр орчмоор эрэл сурал болсон ч олдоогүй байна. Ингээд маргааш нь буюу 1-р сарын 21-ний өдөр цагдаад мэдэгдсэн аж. Түүнээс хойш олон сар өнгөрч хорт зуршилгүй ааш зан сайтай даруухан охиноо хүрээд ирнэ хэмээн эцэг их нь итгэлтэй нүдээжилтэл хүлээсээр байжээ. Гэвч алга болсон энэ бүсгүй нас барсан гих харамсалтай мэдээ түүнийг алга болсноос хойш 6 сарын дараа хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж эхэлсэн юм. Хамгийн сонин талигаачийн цогцыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших Хүрэл Тогоотой ам гэх газраас олжээ. Цогцыг анх ундаг дугуйтай хүүхэд олж харан эцэг ихтэй хэлснээр цагдаагийн албан хаагчид мэдсэн байна. Цогцос олон хоног хээр байсан шинжтэй царай төрхөөр нь танихад бэрэх болсон байжээ. Тиймээс талигаачийн эцэг их түүнийг алга болсон өдрөө өмсөж явсан ногоо малгайтай хүрэн хар өмд богино төрүйтэй үдээстэй хар гутлаар нь таньсан байна. Цагдаагийн байгууллагаас шалгахад талигаач хамгийн сүүлд мобисийн орчим явж байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан хэмээн түүний ээж нь хэлсэн байдаг. Тухайн үед ээж нь цагдаад мэдэгдсэн ч сураг гараагүй. Арга ядан лам бөөд үзүүлэхэд хүний гарт битүү газар байна гэж хэлсэн. Бид утас дуурах болгонд охиноо болов гэж найцаар сяран сандран авдаг байсан хэмээн ярьжээ. Гэвч охины цогцыг жалганаас олсон бөгөөд цагдаагийн байгууллагаас талигаачийг гадны нөлөөтэйгээр нас барсан байж болзошгүй хэмээн дүгнэлтэнд хүрсэн. Харамсалтай нь удалгүй уг хэргийг хаасан бөгөөд үүнд нь охины ээж нь гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Тэрээр 2020 оны 8 дугаар сард өгсөн ярилцлаганда цагдаагаас охиныг маань нас барсныг хэлээд хэргийг хаасан. Алга болоод олон сар өнгөрсөн учраас хэрэгтнийг олоход хүндрэлтэй болсон. Дээр нь цогцсонд байгалийн нөлөөнд удаан байсан учраас илрүүлэх боломжгүй болсон байх хэмээн ярьжээ. Ингээд уг хэрэг хэсэг хугацаанд нам гүм болсон. Харин 2026 оны 4-р сарын 28-ны өдөр сэтгүүлч Дэ Чансал тулам талигаачийн ээжээс охиныхон тухай тодруулга авч нийтэлсэн байна. Охины ээж нь дараах зүйлсийг ярьсан. Бид хоёрын нэг нь өндөр насны тэтгэврт нөгөө нь хөдөлмөрийн чадвараа алдсан. Өвгөн маань насаргаанд байдаг учраас тэтгэврт гарч чадахгүй юм байна. Охиноо алдснаас хойш амьдрал маань уруудахаас өөр дээшилсэнгүй. Өндөр настай бид хоёр хинт хандгаа мэдэхгүй яахаа ойлгохгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Охины минь хэргийг учир бүтүүлгээр амиа алдсан хэмээн хаасан. Бид хоёр араас нь хөөцөлдөх чадалгүй учраас арга буюу хүлээн зөвшөөрөөд амьдарч байна хэмээн ярьжээ. Тэрээр мөн охиноо дурсахдаа талигааш бидний ганц охин байсан. Айл гэр болсноос хойш ганц охинтой болж түүнийхээ төлөө хоосон хонохгүй хоёр идэхгүй амьдарч ирсэн. Охин минь хичээл номондоо сайн, төлөв төвшин даруухан хүүхэд байсан. 10 дугаар ангиа онц дүнтэй төгсөж Мөсийн олон улсын харилцааны ангид урилгаар суралцаж сургуулаа амжилттай төгссөн. Өөрийнхөө хүчээр боловсрол эзэмшиж ирээдүйнхээ төлөө амьдарч байсан хэмээн ярьсан байдаг. Нэг жаваад ирэй гэж гараад 6 сарын дараа олдсон энэ хэрэг үнэхээр учир битүүлэг өхөл байсан уу? Эсвэл бидний мэдэхгүй өөр зүйл нуугдаж байна уу? Ийм нэг учир битүүлэг хэрэг гараад өнгөрсөн байдаг. Монголд ийм төрлийн сургаггүй алга болсон. Цогцсон олдсон. Эсвэл одоо хүртэл олдоогүй хэрэгүүд зөөнгүй бий. Жишээлбэл 2017 онд замын өвдөд алга болсон 8 настай Сэрж Мэдэг охины хэрэг. Хэрвээ охин алга болоогүй байсан бол өнөөдөр 17 настай болж гэр бүлтэйгээ ад жаргалтай амьдарч байх байсан. Охиныг байж болох бүхий л газраас олон жил эрен хайсан боловч өнөөдрийг хүртэл олдоогүй хэвээр байна. Харин та бүхэн санаж байгаа бол 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дорногов аймгийн Сайн Шанд сумаас 12 настай охин сургаггүй алга болсон. Эрлийн багийнхан 3 хоног хайсны эцэс цогцыг нь олсон байдаг.
Цогцыг Дорн Говь аймгийн мандах Өмнө Говь аймгийн Манлай сумын чиглэлээс олж 90 хайх ажиллагааг зогсоосон. Энэ хэрэгт 47 настай Г гант тулгыг цагдан хорьж шалгасан. Тэрээр охиныг гэрийнх нь гаднаас машиндаа суулгаж хүчирхийлэн улмаар амийг нь хөнөөгөөд булсан гэх мэдээлэл бий. Мөн автомашиныхаа өнгийг өөрчилж уул мөрөө балахыг оролцсон тогтоогдсон. Түүнийг сэрч мэдэг охины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаарч мэдээлэл гарч байв. Учир нь тэр өмнө нь замын үүд сум руу хэд хэдэн удаа очиж байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн юм. Гант тулга нь өмнө нь олон удаагийн гэмт хэрэг үлдэж хорих ял идэлж байсан бөгөөд хэд хэдэн удаа шоронгоос оргож байсан түүхтэй. Харин 2016 онд сайн засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр суллагдсан байжээ. Их сурвалжуудын мэдээлснээр тэрээр гэмт хэрэг үлдэхдээ урьдчилан судалгаа хийж төлөвлөдөг байсан гэх. Сэрж мэдэг охины хэрэгт түүнийг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарахад охины ээж охиноос минь холуур өнгөрсөн байгаасаа гэж залбирч байна хэмээн ярьсан байдаг. Г гант тулга нь 12 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүгээс түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон. Харин сэрж мэдэг охины хувьд одоо хүртэл тодорхой хариу гараагүй хэвээр байна. Ээж нь охин минь амьд байж магадгүй гэсэн итгэлээ алдаагүй 90 хайх ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн ярьжээ. Ийм харамсалтай хэрэгүүд өнөөдрийг хүртэл гарсаар байна. Тиймээс хааж хизээж анхаарал болгоомж сонор сэрэмж илүүдгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрв танд манай сувг таалагдж байвал дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авахын тулд subscribe дарж видеонд лайк дарж намайг дэмжээрэй гэж хүсье. Дараагийн дугаараар уулзалтлаа түр баяртай.